Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. Хүндрэлтэн үүсэн бий болсон цагаас л ангөрөө төөрийн аж ахуй, газар тариалан, гар урлал гэх зэргээр байгаль цаг ууртайгаа зөгцсөн ажил хөдөлмөр эрхлэн амьдарч ирсэн. Он жилүүд өдрөн одож хүний хэрэгцээ шаардлага хүн амын тоогод бүх зүйл өсч үржиж байна. Тиймээс бид өмнөхөөс илүү ихийг үйлдвэрлэх, боловсруулах, хурдтай өсч байгаа хэрэгцээг хангах шаардлага тулгарсаар. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. Энэ их өсөлтийн хажуугаар хөгжил дэвшилж бидэнтэй хамт явж байна. Өдөгөө дэлхийн нийт нано технологи, биотехнологи, мэдээллийн технологи гэгчлэн олон төрөл салбарын технологийн дэвшлийн гайхамшигыг багтан биширч, заримыг нь өдөр тутмын амьдралдаа, заримыг нь нэн шаардлагатай салбартаа ашиглах болов. Гэсэн ч энэ бүгдэд тодорхой хөшүүрэг, дэмжлэг тусламж хэрэгтэй болдог. Тэгвэл эдгээр асуудлыг шийдэх, иргэд ард түмний албан байгууллагуудаа дэмжих, тэдний бүтээн байгуулах их хүсэл зорилгыг бодит ажил болгох зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан бий болсон төвөгтэй. Монгол улсын засгийн газраас хөдөлмөрийн яамыг шинээр байгуулж жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг хөдөлмөрийн яамны мэдээлэл шилжүүлсэн. Үүгээр ажилтны орлоготой иргэдийг бий болгох, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгыг бид эрхлэн ажиллаж байгаа. Монгол улсын засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулж импортыг орлох, экспортыг дэмжих, ийм бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг манайхаар дэмжүүлэх зорилгоор урт хугацааны хөнгөлөлттэй зээлийг олгон ажиллаж байна. Анх 1993 онд худалдаа үйлдвэрлэлийн яамд жижиг дунд үйлдвэрлэлийн хэлтэс нэртэйгээр байгуулагдаж 2009 онд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэртэйгээр зохион байгуулагдсан. 2012 оноос туссан хөдөлмөрийн яамны харьяа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын хүрээнд үндсэн 2 үйлчилгээг үзүүлдэг. Үүн дээр бид шинээр нэг бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн үйлчилгээ, санхүүгийн түрээс буюу тоног төхөөрөмжийн лизингийн үйлчилгээ гэсэн үндсэн 2 үйлчилгээг үзүүлж ирсэн. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. Манай компани 2001 оноос эхлээд тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Одоо 13 дахь жилийнхаа нөрийг үзэж байна. Манай Бишвс компани анх байгуулагдтал хамгийн сайн, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг Монгол орондоо үйлдвэрлэх зорилготой, төвөөч баршгүй зөвхөн Монголд биш гадаадд экспортлох зорилготой байгуулагдаж ирсэн. Нэрнээсээ ч гэсэн аваад үзэхэд бол Best гэсэн нэрийг тодтогуулж ажилласан маань бид нар хамгийн сайн, хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол зорилгоо өмнөө тавьж ирсэн. Амьд организмд агаар, ус зэрэг зайлшгүй хүчин зүйлс байдаг. Тэгвэл улс үндэстний хувьд жижиг дунд үйлдвэр гэдэг нь дээрхэн адилаар зайлшгүй хүчин зүйлсүүдийн нэг юм. Чухам яагаад зайлшгүй хэмээвэл улс орны ёсон дэвжих явц үүнтэй салшгүй холбоотой. За манай үйлдвэр нийтдээ 8 дамжлагатай. За тэдгээрийн хамгийн ихний дамжлага буюу тарилгын нэрэм тус гаргаж авах дамжлага нь энэ өрөө байна. Энэ өрөө нийтдээ 12 фильтрээр дамжаад нэрлэгийн аппаратанд ороод тэгээд нэрэгдэж гаргаж байгаа. Цагт 600 литр ус нэргэж авах чадвартай тийм өрөө байна. Хамгийн анхны дамжлага юм байна. Энэ дамжлагад нь ямар фильтр байдаг вэ гэхээр за хамгийн ихний анхдагч фильтр бол олсон фильтр, тэгээд дараа нь нүүрсэн фильтр, тэгээд илсэн фильтр, тэгээд маш нарийн фильтр, түүний дараагаар осмосон фильтр гэдэг. Тэгээд тэргээ дамжсны дараагаар нэрэгддэг байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. Эрүүл мэндийн яамны бодлогоор бол Монгол улсын эмийн үйлдвэрүүдэд GMP стандартыг нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллаж, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол зөвлөх 5 үйлдвэрт бол үнэлгээ хийж, тэр зөвлөхийн зөвлөмжийн дагуу бид нар ажиллаж байгаа. Тэгээ 2016 он гэхэд дэлхийн стандартын шаардлага хангасан үйлдвэрүүд Монгол байгуулагдана гэдэгт бид нар итгэлтэй байгаа. Тэгээ жижиг дунд үйлдвэрийг дэмжих зээлэнд бол бид хөнгөлөлттэй зээлэнд удаа дараа одоо манай компани хамрагдсны үр дүнд бол 35 ажлын байрыг бий болгосон, импортыг орлох 21 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж практик нэвтрүүлсэн
мөн одоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтийн техник технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байгаа. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2013 оны тайлан тоо мэдээлэлээс үзвэл нийт 581 төсөл хэрэгжүүлсэний 428 өргөжүүлсэн төсөл, 153 шинээр хийсэн төсөл байна. Үүний үр дүнд 3165 ажлын байр хадгалагдсан бөгөөд 5752 шинэ ажлын байр бий болсон тоо мэдээлэл байгаа юм. Дээрх төслүүдийн хэрэгжүүлэгч эздээр нь ангилан үзвэл 306 эргэн 275 аж ахуй нэгж төсөл хэрэгжүүлсэн байна. Үүнийг хувьд шилжүүлбэл нийт төсөл хэрэгжүүлэгчдийн 52.7% нь иргэд, 47.3% нь аж ахуй нэгж байна. Яг манай энэ оруулж ирсэн тоног хөрөнгө бол ерөөсөө хамгийн сүүлийн одоо арьсан одоо бүс цүнх гутлын зориултад одоо арьс хийж гарах зориултын ком одоо тоног хөрөнгөжүүдэлтэй. Өвчин чадвар бол одоо яг хамгийн сүүлийн одоо дэлхийн стандартад хэрэгжилж байгаа тоног хөрөнгөжүүд. Энэгээр маань одоо өндөр зэрэглэлийн гоёлын гутлын арьс, бүсний арьс, цүнхний арьснууд гаргана л та. Тэгэл одоо зөөлөн арьснууд гаргаж болно. Одоо тоног хөрөнгөжүүд бол манайх одоо асуудал болчихж байгаа. Одоо юу гэхээр одоо хамгийн сүүлийн эко талын тийм химийн бодисууд хэрэглэх хэрэгтэй. Тэгээд технологи бол одоо өнөөдөр юм хөгжсөн юм чинь аль ч технологиг одоо авч хэрэглэж болохоор болчихж байгаа. Дэлхийд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маш олон бий. Тэр нь иргэд аж ахуй нэгжүүдийн дэмжиж хөгжүүлж чадсан улс орны жишгээс дурдвал Америк нэгдсэн улс 19 сая 300 мянган жижиг дунд үйлдвэртэй, Япон 6 сая 450 мянган жижиг дунд үйлдвэртэй, бүгд найрамдах Солонгос улс 3 сая 17,787 жижиг дунд үйлдвэртэй, Энэтхэг 13 сая жижиг дунд үйлдвэртэй, Турк 2 сая 930 мянган жижиг дунд үйлдвэртэй. Харин манай улсын хувьд 47,826 жижиг дунд үйлдвэртэй гэсэн тоон судалгаа байна. Өөр одоо танай ярьснаас аваад хийж байгаа тийм тэлээ хийж байгаа ч гэх юм уу тийм үү. Одоохондоо байхгүй л дээ. Сая ерөөсө дуршилтанд ороод тэнцлээ гингүүт энэ цагдаагийн тендер, бүсний тендерч ялсан 3 компани манахтай гэрээ хийгээл эхний арьснуудын маань бүгдийг авч байгаа. Явандаа бол мэдээж одоо би бас сая нэг Яманы юу хийсэн. Тийм Яманы шевро гэж арьс гутлын зориултаа Яманы арьс л да. Энэ маань болохоор улсууд ирж үзээд одоо энэ Солонгосын компани инженер хүртэл танаа Краст бол одоо дэлхийн хэмжээнд очижээ. Болно экспортод гаргаж болно. Одоо та нар юу хийх вэ гэхээр өнгө заслагааныхаа юм хийгээч гэж. Өнгө заслагаа гэдэг нь будгийг хэлж байгаа байхгүй. Одоо эцсийн будаг хийгээд лак хийгээд гаргах зорилттой. Тэн дээр бол бас л их л хөрөнгө оруулалтаа хөрөнгө оруулалт тоног хөрөмжийг их шаарддаг. Энэ одоо манай энэ үйлдвэр дутуу юм хичл одоо тэгэл будгийн шүршиг агрегат, чимита гэдэг будаг түрхэх машин тэгэл одоо юм байна л та. Тэгэл баг багаар нь цуглуулна л та. Эхний ээлжинд бол одоо Крастын хэмжээнд хийж бол манай үйлдвэр болчихж байгаа. Энийг маань Арманы корпорацтай би хамтын ажиллагааны гэрээ хийгээд Арманы корпорацийн одоо зөвлөх инженерүүд, докторууд та яриад манайх одоо бас юм хийгээд явж байгаа л та хамтын ажиллагааны гэрээ хийчихэд эхний ээлжинд одоо гаргасан арьс маань бол ямар ч байсан энийг Солонгос нөхдөд үзүүлсэн дэлхийн хэмжээнд бочиж энэ бол асуудалгүй л гэж. Тэгэхээр манай инженер технологич нар бол ер нь дээр үе эдний улсууд маань мундаг улсууд байгаа л байгаа. Одоо бид нар бол яах ёстой вэ гэхээр сайн химийн бодис олж авах хэрэгтэй байна. Хамгийн сүүлийн тоног төхөөрөмжл авах хэрэгтэй л юм байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. Ер нь бид нар бас жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх сангаас зээл ус аж ахуйн нэгжүүд хамгийн эрхэм нандин нэг зорилго болгоор бид нар нэгдүгээр зээлийн хүү бага хугацаа урт хөнгөлөлттэй учраас янз бүрийн эдийн засгийн дарамтанд өртөх нь бага. Үүгээр ажлын байр шинээр ажлын байрыг бий болгох тус төхөм болдгоо. Шинжилгээний засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, импортыг орлох, бүтээгдэхүүнийг дэмжих, экспортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих юм нэг жил зарлаад ажиллаж байна. Энд манай жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бас зохих нөлөө өгөхий байр суурьтай оролцож байна. Дээр дурдсан экспортын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлог ололт амжилтыг дурдна.
Ер нь бас ингээд манай монголчууд нэг үед бол бас бараа бүтээгдэхүүнээ савлгаа шаших ер нь бүтээгдэхүүн маань бас чанарын төвшин төрсөн дэлхийн чанарын стандарт нийцж байгаа нь мэдэгдэж байна. Жишээлбэл манай байгууллагаас зээл хөнгөлөлтөй зээл авсан хатан сүх компани байна. Энэ одоо Оросын холбооны улсад савлсан болон консервлсан махан бүтээгдэхүүнүүдээ гаргадаг. Мөн одоо Монголын сүүлийн үед хийсэн принтерийн хорны үйлдвэр байна. Энэ бас Орос руу гаргах гарцаа хайгаад ерөнхийдөө ихний гэрээ контрактууд нь хийгдэж явж байна. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр Монгол үйлдвэр ерөнхийдөө дэлхийд нийцэх хэмжээний бас стандарт тохирсон бараа бүтээгдэхүүнийг хийж чаддаг болж байгаа гэсэн нэг илэрл харагдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан. За сүүлийн үед манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй ер нь хөгжингүй өсрөнгөө хөгжиж байна. Тоног төхөөрөмж, ажлын байр ер нь аливаа зүйлүүд нь бас сайхан боловсронгуй гоё болсон байна. Энийг дагаад манай жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан хөдөлмөрийн яам маань та бүхнийг дэмжиж ажлын байр болгох чинь дэмжлэг тусалцаа хөдөлж хөнгөлөлтөй зээл болгон хамтарч ажиллахад бид өхөн бэлэн байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан иргэд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтөй зээлийг зохиох заавар журмын дагуу болгож эхэлснээс хойш манай улсын ажилгүй иргэдийн тоо багасч улсын дотоодын нийт бүтээгдэхүүн бодитоор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Тиймээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан цаашдын зорилт хэтийн төлөвтөө илүү анхаарч дээрх өссөн үзүүлэлтүүдийг тогтоон барьж улам илүү үр дүнтэй хүрэхээр хичээн зорилт тавин ажиллаж байна.